Худалдааны сүлжээнд хамрагдсан худалдааны газарт барааны ижил үнийн систем нэвтрүүлнэ гэж. Тэгэхээр үндсэндээ жишээ аваад ярих юм бол Улаанбаатар хотод байгаа номингийн сүлжээ, Баян Улгийн аймагт байж байгаа номингийн сүлжээний үн ижил үнийн тогтолцоотой байх ийм ойлголтуудыг нэгдүгээр төрүүлээд байгаа байхгүй. Нэгдүгээрт нь. Хоёрдугаарт нь энэ бөөний худалдааны байршлыг аймаг нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч тогтооно гэж. Бөөний худалдааны байрлал. Одоо эн чинь Улаанбаатар хотын бөөний худалдааны байрлалыг Улаанбаатар хотын иргэдийн хурлын дарга Баттулга тогтоох нь шүү дээ. Аймгийн иргэдийн хурлын даргууд нь тогтоох нь шүү дээ. Сумн дээр үйл ажиллагаа явуулж байгаа энэ жижиглэнгийн худалдааны үүргийн худалдаатай холбоотой харилцуулах, зохицуулах журмыг аймаг нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч тогтооно гэж. Ер нь бол би энэ аймаг нийслэлийн иргэдийн хурлд ерөөсөө итгэдэг байхгүй. Эднээс гаргаж байгаа журмууд бол уламл боомлсон, уламл одоо өөрсдөөсөө хараат болох гэсэн ийм л журмууд гардаг байхгүй. Хизээч баялаг бүтээгчнэрээ дэмжсэн, хизээч тэр лицензийн тог цөөрүүлсэн, хизээч тэм хяналтын тог цөөрүүлсэн ийм хууль ерөөс гардгүй маа. Гардгүй. Магадгүй бахан стандарт бий болгочоод одоо нөгөө төр чинь бахан бөөний худалдааны зах бариад эхэлсэн шүү дээ. Ховын хвшлийнхэн чадахгүй юм байна. Бид нар төр одоо хүнсний зах бариад эхлэгээд аймагуд дээр эхэлсэн шүү дээ. Ийм явдал бас дахиад гарчих үед энийг өөгшүүлсэн хууль болчих үед л гэсэн ийм л болгоомжтой.